Хайрынхаа төлөө та хэр ихийг золиослж чадах вэ? Ер нь хайрынхаа төлөө ямар нэгэн золиос гаргах ёстой юу? Энэ бол Ayn Rand-ийн "Миний худалдаж авсан нөхөр" хэмээх богино өгүүлэлт гардаг энэ өгүүллийн цөм болсон асуулт юм аа. Ayn Rand зохиолчийн "Миний худалдаж авсан нөхөр" гэдэг энэхүү зохиол бол хайртай хүнийхэн төлөө гаргаж байгаа золиос, урвалт болон ер нь хүн төрөлхтний хайр гэдэг зүйлийг ойлгодог ойлголт төөрөгдлийн тухай ийм ном байгаа. За өнөөдөр та бүхэндээ Ayn Rand зохиолчийн "Миний худалдаж авсан нөхөр" хэмээх өгүүллийг мөн энэхүү өгүүллийг уншиж хахад өөртөө төрсэн бодол, эргцүүлэл тэрэндээ өөрийнхөө бас бодож олсон хариултыг хуваалцъя гэж бодож байна. Бүгдээрээ эхлээд яг өгүүллийнхаа үйл явдал руу орцгоё. За энэ ташрамд би ханиад хүрсэн хоолоо өвдсөн хамар битүүрээд би та руу байгаа болохоороос миний яриа өнөөдөр өөр сонсогдож магадгүй. Тэгээ уучлалт хүсье. За ингээд өгүүлэг рүү орё. За энэ өгүүллийг болохоор Irene гэдэг нэртэй залуу эмэгтэй бичиж байгаа. Би энэ өгүүллийг бичих учиргүй байсан юм аа гэж хамгийн ихний өгүүлбэрээ бичсэн байгаа. Би чив чимээгүй байсаар өдийг хүрсэн. Гэхдээ одоо би ингээд үхэгт өгсөн учраас би яг бүх зүйл дуусахын өмнө өөрийнхөө нууцыг бичгээр шийдлээ гэж өгүүлээ эхлүүлж байгаа юм аа. За энэ эмэгтэй нууц нь юу юм бэ гэхээр би Henry-д хайртай байсан. Маш их хайртай. Одоо ч гэсэн хайртай. Ерөөсөө миний амьдралын туулж өнгөрүүлсэн бүх үйл явдлыг нэг өгүүлбэрээр товчлоод хэлээ гэх юм бол тэр өгүүлбэр нь би Henry-д хайртай байсан гэдэг ийм өгүүлбэр байна. Irene гэдэг эмэгтэй бол Henry-тэй анх яаж танилцж байсан энэ зэрэг огт сандаггүй, тэр талаар огт боддоггүй. Угаасаа ч тэр нь өөрт нь чухал биш. Ямар ч байсан уулзах, учрах, дуучирч янзандаа байсан учраас уулзаж учирсан. Гэхдээ тэр Henry Stafford гэдэг энэ залуу, энэ хайртай хүн нь тэр хотынхоо угаасаа хамгийн хүсэмжит залуучуудын нэг байсан юм байна л да. За чинээлэг, өндөр турхай, үзэгсэнтэй, өсөл тэмүүлэлтэй, амбицтай. Манай өгүүлэгчийн хэлж байгаагаар бол төгс төгөлдөр ухаалаг гэр хүн байсан. Тэр жижигхэн хотын бүх охин Henry руу хошуурдаг байсан. За Henry болохоор аав ээжээс өглөж авсан бизнесээ ажилуулдаг ийм залуу байсан. Өгүүлэгч эмэгтэй найз нь ноён Barnes гэх хүн байдаг. За энэ хүн болохоор нэг удаа ингэж хэлжсэн гинэ. Би Henry-гийн хайртай болох бүсгүйд хатаарах чинь. Гэхдээ түнтэй гэрлэх бүсгүйг өрөвдөж гинэ гэж хэлжсэн гэж байгаа байхгүй. За тэгээд ямар ч байсан гол дүрийн бүсгүй маань Henry-тэй уулздаг, болцдог болж эхэлнэ. Henry-г яг өөрт нь ч гэсэн хайртай гэдэгт итгэж эхэлнэ. За энэ үедээ болохоор энэ бүсгүй дөнгөж 21 настай. Тэгээ маш нэр хүндтэй сургууль төгссөн. Дөнгөж сургуулаа төгсөөд энэ одоо амьдардаг жижигхэн хоттой ирчихсэн ийм эмэгтэй байсан. За тэгээд ямар ч ойрын хамаатай энэ төр байхгүй. Аав ээж нь нас орсон. Аав ээж нь нас орохтаа бас чинэлэг хүмүүс байсан учраас маш том мэдлэн газар, байшин, нэлээд хэмжээний гоёл жимэглэл, эд мөнгө гих зүйлсийг үлдээсэн байсан. Irene өөрийнх нь бичснээр бол Irene үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй байсан. Дээрээс нь өөрийгөө ухаалаг гэдгийг ч гэсэн мэддэг байсан. Энэ хоёрын хайрын түүх бол айгүй өрнөлтөө явж байгаа. Ямар ч байсан Henry өөрт нь маш их хайртай. Ямар сандал би өөрийгөө хайрын өмнө ийм хүчин мөх сантан болчихно гэж хизээж бодож байгаагүй гэж хэлдэг ч юм уу те. Irene чи минийх байх ёстой. Чи минийх байх учиртай гэх мэтчлэн маш их аз жаргалтай амьдарч байжээ. За тэгээд нэг өдөр бол яг Irene бүр тэр өдөр аяг сандаг гэж байгаа байхгүй юу? Тэр нь ямар өдөр юм бэ гэхээр Henry болон Irene хоёр уулзаад болцож явахдаа нэг юм савлуур дээр гараад савлаад бүр үнэхээр хамгийн их аз жаргалтай байсан. Бараг л ингээд амьсгалж чадхааргүй хэмжээнд аз жаргалтай байсан гэж дурссан байгаа. Тэрний маргааш өдөр нь Henry Irene-тэй олцохоор ирээгүй. Irene бол нэлээд хүлээж байгаа. Дараагийн хэдэн хоногт нь ч гэсэндээ Henry Irene-тэй ирэхээр уулзахгүй. За тэгээд нэг залуугаас сонсож байгаа юу болсон юм бэ гэсэн чинь Henry Stafford-ийн бизнес дампуурсан. Маш хэцүү зүйл болсон гэд. Тэдний амьдардаг жижигхэн хотод ховж бол ингээд яг хуурай өвсөнд төмөр гал дүрлсэж байгаа юм шиг тарж байгаа. За тэгээд дараагийн хэд хоногт бол тэр хотод амьдардаг зарим нэг эмэгтэйчүүдээс ингээд яриаг нь дэлгүүр мэлгүүрт явж хата яриаг сонсож байгаа байхгүй. Яасан бэ гэсэн чинь хүмүүс болохоор одоо Henry яаж хүний нүрийг харнаа? Ямар шившигтэй юм бэ гэдэг ч юм уу те. За тэгсэн тун удалгүй нэг бизнесмен найзтайгаа юм ярьжсэн харилцан яриаг Irene сонсож байгаа байхгүй. Тэр бизнесмен юу гэж ярьжсэн бэ гэхээр Henry бол уг нь аюу үнэн шудраг залуу. Гэхдээ аль болох одоо өөрийгөө хурдан буутгах нь л өөрийнхөө нэр төрийг аврах сүүлийн арга зам нь болсон буюу өөрийгөө амиа хорлож иж
тэр аимшигтай бизнесийн дампуурлаасаа нэр төрөө ядаж ингээ бүтэн авч үлдэх тийм аимшигтай хэмжээнд орцсон байгаа байхгүй. За энэ хүртэл Айрын яг нөхцөл байдал хэр амар болцсон байсан мдээгүй байсан юм шиг аа. За энийг сонсонгуудаа бүхнийг ойлгосон. Хенригийн гэрт нь гүйж очлоо. За тэгсэн Хенри бол гэртээ баг галзуурсан шахуутай баг танихгүй хүн болцсон юм шиг тийм нүүр ам амар болцсон, харцсан амар болцсон. Ямар ч юм хөдөлгөөнгүй сууж исэн. Айрын Хенри дээр очингуудаа шууд ингээ тэрврээд уйлаад бсэн чинь Хенри болохоор чи гэртээ хайр дахиж битгий ирээрээ гэж шууд түлхээд хөөж байгаа байхгүй. Айрын болохоор чи надад хайргүй болцсон юм уу гэдгсэн чинь Хенри одоо бид хоёрын хооронд юу ч болж чадахгүй гэдэг чи ойлгосон уу гэж асуусан чинь Айрын болохоор би ойлгосон. Ойлгонгууд надад харин ч бүр баяр хөөрдөрсөн. Яагаад тэгэхээр юу ч бодсон нэ гэхээр мөнгө одоо энэ бизнесийн дампуурл Хенриг надаас булаах юм уу? Тийм зүйл байхгүй гээд за тэгээд Хенриг бүр нэлээ ятгаж агаад яасан бэ гэхээр Айрын өөрийнхөө тэр эцэгхээс өвлөж авсан эд хөрөнгийг зараад Хенригийн өрийг төлж ийм санал тавьсан байгаа байхгүй. Хенри би чамгүйгээр амьдрч чадахгүй. Тэрний оронд те надаа чийл байхад болно. Надаа энэ одоо эд хөрөнгө байсан байхгүй. Энэ бол ямар ч хамаагүй гэж нэлээ ятгуулаад Хенри нь бол бас мэдээж нэг ир хүн юм болохоор те эрийн хуурхаа гэдэг шиг шууд юугүй л за тэр Айрын мөнгийг аваад үрзэлээ төлөй энэ төр гэж огт бодоогүй нилээн гуйлгаж ятгуулж агаад эцэст нь бууж өгсөн зөвшөөрсөн. За ингэсний дараа л энэ хоёр бүр гэрлээд нэг гэрт орсон. За тэр нь бол тэр жижигхэн хотынханд бол бүр маш гайхамшигтай юм сонирхолтой хизээж төсөөлөг үйл явдлага аахгүй. Бүгд л одоо энэ Айрыныг ямар мэдрэл матай галзуу хүүхэн бэ гэж бодож исэн. Айрын ч гэсэн өөрөө хүлээн зөвшөөрдөг. Би бол үнэхээр хайрнаасаа болоод галзуурсан байсан. За тэгээд Айрыны хувьд бол энэ төгс аз жаргал байсан гэж байгаа байхгүй юу? За бүр аз жаргал гэхэд ч багтахаар мэдрэмж байсан. Хенригийн эхнэр нь болсон. Гэрэлчээд яг яасныг бол санахгүй маш их аз жаргалтайгаар 3-4 жилийг өнгөрөөсөн. Нэг юм жижигхэн одоо байшинд байранд нүүж орсон. Хенриг бол зохих ёсоор амьдруулах гэж би бүр маш их хичээсэн гэж Айрын бичсэн байгаа. За Хенри заримдаа ирч хүчээ ингээд хуваарлж чаддгүй учраас Хенригийн ажилд нь хүртэл тусалж исэн гэж байгаа байхгүй юу. За Хенри өөрийнхөө бизнесийг алдсныхаа дараа инженер мэргэжилтэй учраас яг мэргэжлийнхэн чиглэлээр ажиллахаар болсон юм байна л да. Мэдээж гэрээсээ ажиллана. За тэгэнгүүт энэ Хенрийн ядраад ч юм уу залхуураад ажиллаа хийхгүй байх юм бол Айрын одоо урдуур нь орж ирээд ажлыг хийх тусалтай байсан. Эсвэл ингээд ажиллаа хийгээч гэж тийм ятгах аргыг үргэлж олдог байсан гэж байгаа байхгүй юу. Энэ хэсэг нь бол надад бүр айгүй амар санагдсан. Айрын Хенригийн хувьд зүгээр нэг юм найзсаг ч юм уу те эсвэл нэг юм гэрээ авгаа шиг зарц шиг харагдахыг огтонч хүсээгүй гэж байгаа. Яадаг ч байсан ийм хайртай хүн байна, эмэгтэй хүн байна. Амарг нь байна гэж тэгдэг байсан. За тэгээ бүр гэрийнхээ ажлуудыг хизээ яаж хийгээд байгаа нь ойлгомжгүй. Ерөөсө тэр хүнд юм гэр цэвэрлж байгаа харуулах ямар ч хүсэлгүй. Одоо тийм өнцгөөс өөрийг харуулах хүсэлгүй байсан учраас ямар сайндаа ингээд гэр мэрээ хүртэл нууцаар бараа шахуу ингээд цэвэрлдэг. Тэмүүд Айрын юм ярьж байгаа. Би гэртээ нууцлаг амьдардаг байсан. Хизээч гэрээ тийм иддэг, унтдаг, амардаг газар байлгахыг хүсээгүй. Бүр ингээд тэр амьдрал маань тэр чигээрээ одоо романс ном шиг тэгжил би Хенриг амьдруулсан. Үргэлж энэ байшин дотор юм тэмцэл, хожил, эзлэн авалт гэдэг юм шатрын хөлөг шиг тоглоомыг тоглодог байсан. Энийг болохоор өөрөө энэ бол бидний хувьд юм сэтгэл хөдлөсөн ордон байсан гэж бичсэн байгаа байхгүй юу. За энэ үед бол Хенри бол мэдээж Айрынд бүр ингээд унаад тусаад хайрлаад дурлж байгаа юм шүү байгаа. Чам шиг бүсгүйг хэн бүтээдэг байна? Бурхан яаж бүтээсэн юм болоо? Миний ингэж амьдарч байгаа зөвхөн чиний л одоо ач шүү дээ гэдэг ч юм уу те. За ингээд цаг хугацаа өнгөрхийн хэрээр бол хотынх нь Хенрид Айрынд арай илүү юм илдэг хандаж эхэлж байгаа. За Хенри ч гэсэн ажилдаа нэг жоохон гайгүй сайн болоод мөнгө төгрөг олдог болж эхэлж байгаа. За ингээд 4 жил өнгөрч байгаа. За энэ 4 жил бол Айрыны хэлснээр төгс аз жаргал байсан. Ухаангүй галзуу хайр сэтгэл байсан. 4 жилийн дараа энэ хотынхан ч гэсэн энэ хоёрыг юм нүд үзүрлэж ялгуурлахаа болсны дараа нийгмийн амьдралд энэ хоёр оролцож ирсэн. За ингэж явж байгаад нэг үдшилтэд орсон гэж байгаа. Тэр үдшилтэд нь болохоор эдний хотод одоо шинээр нүүж ирсэн нэг бүсгүй бас ирсэн байсан. За тэр бүсгүй нэр болохоор Claire гэдэг. За Claire нөхрөөсөө салсан Нью-Йоркт амьдардаг. Дүрслэхийн бол яг эртний уран баримл шиг уран гоо биетэй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр надад нэг иймэрхүү баримл төсөөлөгдсөн. За тэгээ алтан шаргал арьстай гал улаавалтай. Ерөнхийдөө товчондоо бол бүр маш юм үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй байсан. Энгийн хувцалдаг. Гэтэ тэр энгийн хувцалт нь бүр ингээд маш үнэтэй чамин тансаг харагддаг. За ер нь бол энэ хотод үнэхээр
урд өмнө нь харагдаж байгаагүй тийм бүсгүй байсан. За тэгэнгүүт Maeve зөвлөлөөр болохоор Irene Henry нар чинь Америкт нэг юм жижигхэн хотод амьдардаг. Тэгэнгүүт тэр хотод нь Нью-Йоркт амьдардаг юм хамаагүй чөлөө сэтгэлгээтэй орчин үеийн одоо хэв загвартай хувцалдаг тийм эмэгтэй ирэхээр угаасаа айгу онцгой содон харагдсан байх л та. За тэгээ тэр үдшилэг дээр Irene нөхөртөөгөө очсон байсан. Тэр Claire гэдэг эмэгтэйг Henry нөхөр нь бүр маш удаан тогтуухан харж байгааг нь бол ажигласан. Claire-ийн хөдөлгөөн бүрийг биширсэн тийм харцаар нүдээр харж исэн. Хэд удаа бүжгэлсэн гэж байгаа. За үдшилэг дууссан чинь нөгөө Claire-ийн бүсгүй чинь баахан залуучууд гэрчүүр гэдэг энэ төр гэдгсэн чинь Claire өөрөө тэр дундаас би өөрөө сонгож болох уу гэд. За яг чи өөрөө сонголтоо гэдгсэн чинь би Henry-гээр хөргүүлмээр гээд Henry Claire-ийг гэрт нь хөрж өгч байгаа. Хөрхөдөө манай Irene-ийг болохоор бас нэг найз нь гэрт нь хөрж өгч байгаа юм аа. За ингээд дахиад дараагийн үдшилэг боллоо. Дараагийн удаагийн үдшилэгт хүрэгдэхэд Henry бол явах ямар ч хүсэлгүй байсан. За нэлийн ажилтаа байсан, ядарсан байсан гэж байгаа. Тэгсэн чинь Irene өөрөө явъя л та бидний хүмүүс хүлээж байгаа. Тэнд зөндөө олон хүмүүс байгаа. Жаахан хөвгөлтэй л доо гэдгсэн чинь Henry за ерөөсөө явъя гэж хийдээд за тэр үдшилэг дээр бол Henry, Claire хоёр маш олон удаа бүжгэлсэн. Claire яж тийм амарлаг нуруугаа одоо ил гаргацсан секси плаж өмссөн. Тэгээд Henry-гийн гар нь ингээд одоо нурууных нь бүцгэн арсанд нь хүрж байгаа. Нэг ингээл амар цоо ширтэл оройн хоол идэхгээ ширээн цогод хүртэл ойрхон суугаад гэдэг ч юм уу. За энэ үйл явдлын дараа бол Henry Claire-ийн утсан нэг ч үдшилгийг алгасаагүй. Дээрээс нэмээд Claire-тэй өөр одоо таарлаж болох ямар газрууд ах вэ? Тэр бүх газрууд руу байнга явдаг байсан. Гэртээ байхдаа ингээл нэг юм яаруу, сандруу ямар нэгэн зүйл ингээл хүлээгээд байгаа ч юм шиг, догтлоод байгаа ч юм шиг. Irene болохоор энэ бүх өөрчлөлтийг нь харж исэн. Гэхдээ яг юунаас болсныг нь ойлгохгүй байгаа юм шиг байна. Тэгээ бэжсэн аа. Гинэд Henry ч нөгөө Claire-с хамаг холбоогоо таслаад шууд одоо юу гэдэг Claire-тэй тэр уулздаг байсан үдшилгүүд ч юм уу таартай байсан үдшилгүүд тэр явдаг байсан бүх газруудаар нь явхаа болоод гэртээ бүгээд суудаг болсон. За тэр бүгээд сууж байгаа нүднийхэн тэр харцнаас нь Irene Henry-г маш их айсан байгааг нь харсан гэж байгаа байхгүй юу. Яг тэр айцыг нь харсны дараа Irene Henry-г ойлгосон. Барьцаалтж байгаа байдал нь яг бүх зүйлийг ойлгуулсан гэж байгаа. Henry Claire-т хайртай болсон байсан. Энийг ойлгосны дараа Irene хөрх амтан толгой дээрээсээ хамгийн анх удаа буурал үс олж харсан гэж байгаа байхгүй. Дараа нь яг галзуурж байгаа юм шиг болсон. Энэ бүх зүйлийг харж исэн ч гэсэн юу болоод байгааг мэдчихсэн ч гэсэн ерөөсөө тархин энийг ингээ хүлээж авч чадахгүй. Эхэндээ бол маш тайван байсан. Бүр ингээд аимшигтай тайван. За тэгснээ уйлж эхэлсэн. Шүнжэнгөө ингээд орондоо уйлж хондог. Уйлахаараа ингээд гарнаасаа цус гартлан хазчдаг байсан гэж байгаа байхгүй. За ингээд энэ нэг юм шаналлалтай хэдэн өдрийг өнгөрөөснийхэн дараа Irene тэмцэхээр шийдсэн. Би нөхрөө ингээд явуулчих болохгүй. Мэдээж яах вэ? Миний нөхөр Claire-тэй жоохон сэтгэнсэн. Мэдээж энэ хотод ирсэн шинэ хүн сонирхолтой санагдсан байх. Гэхдээ тэр надад хайртай би түүний эхнэр нь. Тэгэхээр одоо би нөхрийнхөө төлөө тэмцэж эхэлнэ. Henry ч гэсэндээ ер нь бол яг ийм бодолтой байсан байх. Энэ бүсгүй, ийм амар сайн бүсгүй намайг өдий зэрэгтэй хүргэсэн, өдий зэрэгтэй амьдарч явж байхад минь тусдим болсон. Би ч гэсэн энэ бүсгүйн төлөө тэмцэе гэд. Хойлоо тэмцсэн. Гэхдээ чадаагүй. Тэмцэж явах үедээ бол Henry үргэлж Irene-д халуун дулаан дотн ханддаг байсан. Хизээч хүүтөөндөө харьцаж гомдоож байгаагүй. Нилээ хэсэг хугацаа өнгөрөөд тэгээд нилээн тэмцснийхэн дараа Irene нэг зүйлийг ерөөсөө олж мэдхээр шийднэ. Тэгээд Henry-д хэлдэг. Хоёулаа нэг үдшилэг рүү явъя гэд. За Henry-тэй тэр үдшилэг дээр очиод Claire ч гэсэн тэр үдшилэгт байдаг. Ер нь Henry, Claire-ийн бүгд байгаа байдал бүх зүйлийг нь хараад Irene юу гэж дүгнэдэг вэ гэхээр одоо бол хичнээн тэмцээд ч нэмэргүй болсон юм байна гэдгийг ойлгодог. Тэр шүн Irene удахгүй толгой дотор нь нэг л зүйл бодогдоод байгаа. Бид хоёрын хин нэг нь энэ тамыг насан туршдаа идэх юм байна. Би идэх үү, Henry идэх үү? Буюу хайртай хүнтэйгээ хамт байж чадахгүй байх тийм там байгаа шүү дээ. Салчих юм бол Irene Henry-тэй байж чадахгүй, хайртай хүнтэйгээ байж чадахгүй тэр тамийн мэдрэмжийг мэдэрнэ. Салахгүй гэх юм бол Henry Claire-тэй хамт байж чадахгүй. Тэгэхээр нөгөө дахиад саяны тамийн мэдрэмжийг Henry мэдэх хэрэгтэй болно. Энэ мөчөд Irene юу гэж хэлдэг вэ гэхээр заах ёстой үнэ би яа. Энэ тамийн мэдрэмжийг би таваад гарыг гэд өөрийгөө золиослоод Henry удахгүй надаа нэг өдөр бүх юмаа хэлэх бах тэр үед нь би салъя гэж дотроо бодож шийддэг. Гэхдээ цаг хугацаа нэлээд явсан ч гэсэндээ Henry энэ талаар нэг ч үг цухуулахгүй. Henry-г ойлгохгүй. Яагаад салъя гэж хэлэхгүй байгаа юм бэ? Намайг өрөвдөд байгаа юм болов уу? Эсвэл Claire-т тийм их хайртай биш ч юм болов уу? Маш их гайхаж шүү дээ. За гэтэл энэ хугацаанд Claire бас эргүүлээд Henry-д хайртай гэдэг нь ойлгомжтой болж байгаа байхгүй юу? Яа тэгэхээр
Claire Henryтэй уулзч болох бүх арга чаргыг хайж эрэлхийлдэг. Гэтэл Henry болохоор одоо жишээ нь тэднийд маш олон үдшийн урилга ирдэг. Henry алийг нь ч хүлээж авдаггүй. Claire бүр өөрийнхөө гараар тусгай урилга хүртэл явуулаад ч Henry ирдгүй. Нэг орой Irene нэг үдшилэг рүү ганцаараа явахаар шийднэ. За тэгээд ганцаараа очиод тэр үдшилэг дээр маш их уйтгартай. Би энэ цаг мөчийг Henryтэй хамт гэртээ байсан ч болоосаа гэж бодох хэдий ч дараа нь бол эргээ бодоход тэр үдшилэгт явсан маань зөв зүйл байсан гэж боддог. Яагаад тэгэхээр тэр үдшилэг дээр бас тэр хотын нэг юм хоёр эмэгтэй хоорондоо ярьж байгаа байхгүй юу гэж ярьж байна гэхээр нөхрийнхөө төлөө тийм их зүйлийг төлсөн. Тэгэхээр Henry одоо эхнэрээ орхиж явж болохгүй гэсэн чинь нөгөө эмэгтэй нь болохоор би чамдаа санал нийлж байна. Irene яа үнэндээ бол нөхрөө худалдаж авсан. Тэгэхээр Henry одоо энэ хайр дурлалынхаа шахнаас болоод өгөх гэжсэн ч гэсэн Irene-ыг орхиж явах ирэх байхгүй гэж тэр хоёр эмэгтэй ярьж байсан. За тэгэнгүүт энэ харилцан яриаг сонсоод Irene эцсийн эцэст бүх зүйлийг ойлгож байгаа. Би нөхрөө худалдаж авсан юм байна. Би яг нөхрөө эд бараа худалдаж авж байгаа шиг өөрийнхөө бүх одоо хөрөнгөнийг зарцуулаад дээрээс нь сэтгэл магадгүй юу гэдэг хүч хөдөлмөрөөр зарцуулаад худалдаад авсан юм байна. Гэтэл Henry бараг өглөөс надаараа авруулсан учраас одоо намайг орхиж явж чадахгүй байгаа юм байна. Тийм болохоор хизээч би чамд хайрг болчлоо салъя гэж хэлж чадахгүй юм байна. Энэ зовлонгоо өөртөө гээ дагаал явах юм байна. Миний мөнгнөөс болж тэгсэн юм байна. Буюу одоо нэг юм Irene магадгүй Henry надад хайртайдаа биш харин би түүнд хитрхи том тус хүргэсэн болохоор надад хамт байгаа юм шүү гэдэг нэг юм бодол төрж байгаа юм шиг надад санагдсан. Тэгэнгүүт Irene би тэгвэл ийм харилцааг цааш нь авч явж чадахгүй. Би энэ хүнийг мөнгөөр барьцаалаад хажуудаа байлгаж чадахгүй. Би энэ хүний төлөө эцсийн золиосыг одоо гаргах хэрэгтэй юм байна. Би энэ хүнийг сайн дураараа явуулах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол энэ хүн надад юм асар их өртөө. Яг мөнгө төргөний хувьд ярихад ч тэр сэтгэл зүрхний хувьд ярихад ч тэр өртөө учраас энэ хүн надаас явж чадахгүй юм байна гэдгийг бодож олж байгаа юм. За тэгээ бодно. Яах ёстой вэ? Би чамд хайрг болчлоо салъя гэх юм бол Henry хизээш надад итгэхгүй гэж бодоод гэртээ очсон чинь Henry ажлынхаа ширээний ард толгоогоо салгаачлаа суудсан. Бүр цөрхраад уйлж идэг. Би энэ өгүүлгийг өмнө нь яг оюутан багтаа нэг уншиж ирсэн юм аа. Тэгэхэд надаа яг энэ хэсэг нь бүр хамгийн тод юм санагдаад үлдсэн байсан. Бүр яг ингээд уншсан зүйл маань төсөөлөгдөжсэн. Нөхрийнхөө ийм байр байдалтай байгааг харангуут Irene юу ч бодсон бэхлээр за би энэ зүйлийг бол ухаасаа яг хийх ёстой юм байна гэдэг тэр одоо ихтгэл үнэмшил нь улам бат болж байгаа. Яах вэ гэд нэлээд бодно. За ингээ бодож жагаад Irene нэг өдөр гадуур явж байгаа гэртээ ирсэн чинь Henry-гийн ажлын өрөөс Claire-ийн дуу гарч ингэнэ. Henry болохоор Claire чи манахаас яваа яах гэж ирсэн ингэнгүүт Claire би ойлгохгүй штэ. Чи яагаад ингэж байгаа юм бэ? Чи муухалчаар гэж Claire хэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Claire Henry сэтгэлийн илчлэлтэд ирсэн шүү. Тэгмүүд Henry мэдээж тэрийг хүлээж авахгүй. Та манахаас яг одоо явчих төхөө гэд. Henry Claire-тэй нэлийн үзэлцэжсэн тэр хоёр нэгэндээ би чамд хайртай штэ. Би чамтай л хамт байхыг хүсэж байна. Би чамд хайртай гэж чинь би мэднэ. Гих мэтчлэн одоо яриа өрнөөд үзэлцэж байгааг Irene харж байна. Claire тэндээс явхаар болж байгаа. Henry ч гэсэндээ нэг хэсэг үнсэлцэжсэн аа. Өөрийгөө гинэт ингээ удирдаад Claire чи энд байж болохгүй одоо чи явах хэрэгтэй гэсэн чи Claire чи тийм ресторан орой 9 цагт хүрээд ирэх үү? Ууж ийн гэсэн чи Henry би очихгүй гэсэн. Заавал ирээрээ 9 цагт шүү. Тэр ресторан шүү гэж Claire хэлээд гараа авчдаг. За тэгвэл Irene энэ бол миний боломж юм байна гэж шууд харангуйтаа нэг залуу рууцаар ирнэ. Тэр нь болохоор бас нэг юм нэлийн баян залуу. Irene-ийг хичнээн нөхртөө энэ гэдгийг мэдчихсэн ч гэсэндээ Irene-тэй одоо нөгөө үдшилгүүд дээр таарахтаа сеттингээд исэн. Тийм залуугаа тэр залуу рууцтаад орой тэр ресторанд 8:30 дуулцъя гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Claire Henry гэрээчээгээд исэн ресторан өөр нэг залуу гэхдээ арай жоох эрт дуудчихсан байгаа. За тэгэнгүүтээ босоод Henry-гийн ажлын руунд очиод надаа ийм нэг танил эгч маань байд юм аа. Энэ эгч манай энэ хотоос 4 цагийн газар зайтай амьдардаг. Тэгээ өвдцэн гинэ намайг хүрээд иргэнэ гэдэг байхгүй. Тэгсэн чи Henry би чамайг явуулмааргүй байна. Чи ингээ аюу ядарсан харагдаж байна. Чи амрах хэрэгтэй гэсэн чинь Irene болохоор зүгээр миний би зүгээр би явчаад маш өглөө хүрээд ирье гэж хэлээд тэр орой мөнгөлөө өнгөтэй үдшийн даашин зөмсөд гангалж хувцалж байгаа юм аа. Нүур амаа будаад аль болох хөөрхөн харагдахыг хичээгээд тэр даашинцгийн гадуур юм аяллаа цуваа нөмрөөд за би явлаа шүү гэж Henry-д хэлээд гараа явж байгаа. Нөгөө болцсон цагтаа 8:30 та нөгөө ресторанд очино. Очсон чи аль хэдийн нөгөө дуудсан баян залуу нэрцэн хүлээж идэг. Irene харж агаад тэр рестораны одоо хамгийн төв дунд нь яг хаалгаар шууд орж ирээд харагдах тийм ширээг сонгоод суудаг. За тэгээд нэг юмны тухай яриалын нөгөө залуутай чи юу ярьсан одоо бол би сандаггүй. За яг 9 цаг тэг энут болсон чинь Claire гаднаас орж ирээд
За хүмүүсийн нүднээс нэлээд хол нэг ширээнд суудаг бар маш үзэсгэлэнтэй харагдчихсэн. Гоёмсог алмаасан зүйл зүгээд мөрөн нийл гарсан дайшин зүгсэн байсан гэж байгаа. Claire ч тэр Irene ч тэр Henrik энэ ресторанд хүлээж эхлэн цаг хугацаа өнгөрн 9:15, 9:25, 9:30 болно. 9:45-д Henry гаднаас ороод ирнэ. За ингээд Henryг ороод ирмэгцэн Irene шууд л нөгөө уулзчихсан залуугаа хоёлаа жоохон хөвгөлдөө л дөө гэд хажууд нь очиж наалтад суугаал хүзүүгээр нь тэврээл мөрөнд нь нүрээ нагаад нилээ юм дотн харагдахыг хичээн. За тэгэнгүүтээ нөгөө Дарс яасан бэ? Би Дарс уумаар байна гэл чангаар хашаараал. Тэнгүүд нь мэдээж хамт явжсэн залуу нь ингээд Дарс захиалал авчирч өгч байгаа шүү дээ. Irene нөгөө Дарсыг чинь аваад хундгандаа хийгээд дайшинзан дээрээ хүртэл асгаад цутгаад тэгэнгүүтээ тэр хундгаа бүр албаар газар шидэж хаглаад шил хагарах хундаг хагарах тэр чимээгээр ресторанд байсан бүх хүмүүс Irene руу харж байгаа. За тэгсэн чинь Irene бүр ингээд албаар тас хөхрөөд нөгөө хамт явж байгаа залуудаа чи чангаар инээ. Яг одоо ингээд маш их баяртай юм шиг инээ гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө залууд ингээд чангаар инээгээд тэр үед Irene үсээ ингээд бүр задлаад сэгсийлгээд сүултээ бүр шилтээ Дарсыг газар ав шидээд хамаг чангаараа л өө химмэн гэл нөгөө залуудаа наалдаад за энэ бүхэн бүр хангалтгүй санагдсан учраас босоод нөгөө залуухийн үүр дээр нь сууж агаад үнсэж байгаа юм шиг тэмдүр үзүүлээд нүүрэн дээр нь нүрээ наасаа. За ингээд бөө юм болсны эцэст Henry яхаарахгүй Irene руу харсан. Irene Henryтэй нүүр тулсан. Henry Irene дээр ирээд Irene гэд байхаж ядаад харсан чинь Irene жоохон айж байгаа ичж байгаа хүний дүр гаргах гэж ингэж хичээжсэн нь шууд ингээд томжрууд толгоогоор харангуйтай. Тэгээ яасан. Тэнгүүд Henry бүр ингээд цочирдоод гайхаад за би чам цаадлахаа болиё гэмгүүтэй Claire-ыг хоёул өөр тишгээ яваа гэгээд тэндээс гараа явсан. Ингээд бүх зүйл дуссан. За ингээд тэднийг явсны дараа бол мэдээж нөгөө баян залуу чинь Irene-ийн нөхртөө дэмэж байгаа шүү дээ. Тэнгүүтээ та одоо бити өөрийгөө буруутгаараа магадгүй нөхртөө чи ингэж таарсан ч зүг байсан биз гэж одоо Irene-ыг тайвшруулах гэж оролдсон. За ингээ 10:30 үед нөгөө залуугаараа Irene гэртээ хөрвүүлж байгаа. Гэртээ орсон чинь Henry мэдээж ирээгүй. Irene Henry-гийн ажлын өрөөнд ороод газар ингээд тараагаа шидсэн байсан цааснуудыг аваад өрөөд гих мэтчлэн гэртээ хамгийн сүүлж удаа эхнэр хүн шиг байлаа гэж байгаа байхгүй юу. За ингээд бүх юмаа янзалж дуусныхаа дараа галын дэргэд очиж суугаад нөхрийнхөө хөлөө тавьдаг сандлыг тэврээ тэрийг нь үлсээ баахан уйлаад унжаад бөө юм болоо байжсэн чинь гаднаас Henry ороод ирнэ. Henry шууд чи надад энэ бас юмыг тайлбарлахгүй мó гэсэн чинь Irene надад тайлбарлаад авах шаардлага байхгүй гэхэд Henry өрөөгөө тойрч хэсэг алхаж ийсэн аа. Irene руу үзэн ядалтаар дүүрэн харцаар хараад чи яаж ингэж чадваа? Би яаж чам шиг ийм эмэгтэйг 4 жил ихнэрээ гэж дуудаж чадваа? Чи ийм хүн байгаагүй штэ. Чи ийм юм хийж чадах хүн биш штэ. Чи яагаад ингэж байгаа юм бэ гэж бүр ингэж амар хашаараал орилол дайрж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Irene Henry руу хараад амьдралдаа хамгийн гашуун худлаа үгийг Henry-д хэлсэн гэж байгаа. Тэр нь болохоор би чамайг гомдохыг хүсээгүй учраас тэр хүнд хайртай болсон хайраа нууж авсан юм аа. Гэхдээ одоо би бол ингэж удаан дахиж хүлээж твчиж чадахгүй нэ гэсэн чинь Henry зүүнээр инээмсэглээд тэгвэл би чамайг баярлуулъя Irene. Би ч гэсэн чамд хайргүй. Би чамд огт хайргүй. Чамайг ийм нэсэнд гомдохчгүй байна. Би өөр юмхтэй тайртай. Ийм зүйл болсон харин ч сайн боллоо гэд хэлж байгаа юм аа. Ингээд Henry Irene-аас одоо өмнө нь өөрийнх нь өгжсэн бүх бэлэг, дурсгал, захидал бүх зүйлийг эргүүлээд өг гэж шаардсан чинь Irene бүгдийг нь өгдөг. Гэтэ нэг хамтдаа авсан зураг энийг авч үзэж болох ууг асуудаг. Тэрэн дээр болохоор Irene Henry өвөрт мөнх гэдэг юм бичгтээ зураг байсан юм байна л та. За тэгээд Henry мэдээж маш их уурлаад одоо хоёулаа айл болох хурдан гэр бүлээ цуцлуулъя гэж хэлдэг. Ингээд Henry ажлынхаа өрөө рүү орно. Irene болохоор онцлогийн өрөөндөө орж байгаа. За онцлогийн өрөөндөө орчоод уйлахгүй тул нэмж өөр зүйл хэлэхгүй тулд уруулаа бүр хитрхи чанга гацснаас болоод амд нь цус амдагдсан гэж байгаа хэрэг. Энэ юу ч биш ээ. Энэ бол юу ч энэ зовлон биш гэж өөртөө дахин хэлж ийсэн. Дахиад ганцхан хором тисчих. Одоо энэ хормыг л бавч. Тэгэл энэ бүх зүйл дуусна гэдэг ч юм уу. Тэг өөрийгөө ингээд дахин одоо ганцхан хором тисье. Одоо ганцхан хором тисье гэл энэ хэцүү хүнд үеэл давж гарсан гэж байгаа юм. Ингээд хичнээн хугацаа өнгөрсөн юм мэдэхгүй. Ямар ч байсан нэг ухаан орсон чинь нөгөө Henry-тэй авахулсан зураг харчихсан.
Хенри энэ юу ч биш тийм ээ. Энэ бүгд худлаа те Хенри. Энэ бүхэн зүгээр л зүуд үсттэй. Бид хоёр удахгүй хамт сэрнэ үсттэй. Ийм зүйл болоогүй үсттэй. Би зүгээр л зүүдэлж байгаа, зүүдэндээ уйлж байгаа. Зүүднээсээ сэрчих юм бол би уйлахаа болно үсттэй. Хенри би чамд хайртай. Чи бүгдийг мэдж байгаа. Чи надтай хамт байна үсттэй Хенри. Гэх мэтчлэн өөрөө өөртөө ярьж эхлэн. За энэ үед бол мэдээж нулимс нь зогсогддгүй урссаар байгаа. За энэ үйл явдал болсноос хойш дараагийн сард нь юу болсон гэдгийг яг тодорхой бол Irene сандаггүй. Ямар ч байсан гэр бүлээ цуцлуулсан. Хенрийн үнэнч биш байдлаас болсон гэж тэр гэрлэлт цуцсан таасан дээр нь бичсэн. Цаашлаад үргэлжлээд Irene яаж игээд амьдэрсэн, яаж игээд амьд үлдсэн, маш олон ном уншсан, гадуур их явсан, нөгөө баян залуутай ойр ойрхон уулздаг байсан. Уулзаад бас сэтгэндэг байсан. Нөгөө Хенрид хэлсэн худлаа зүйлээ тодорхой хэмжээнд өмшөлтэй байлгахын тулд өөрийгөө ингэж хүчилж тэр залуутай уулздаг байсан. Нөгөө залуу гэсэн хөөрхий бас өөрт нь сэтгэл алдраад ах шиг байгаа юм. За тэгээ тэр өдрүүдээс бол Irene ганцхан санаж байгаа зүйл бол Хенри гэж байгаа байхгүй. Хенритэй байнга тааралддаг. Хенри бүх чөлөөтэй цаг цаваа Claire-тэй өнгөрөөдөг, нүдэн бүр ингээ аз жаргалаар гэрэлтдэг, үргэлж инээмсэгэлдэг, нүүрнээс нь царайнаас нь хараад ямар их аз жаргалтай байгаа нь шууд харагддаг байсан. Урдын адил тийм залуухан хүчтэй, үзэсгэлэнтэй гэж харагддаг байсан. Claire-ыг ч гэсэндээ Irene харж байгаа. Claire хүртэл Хенрид ямар их хайртай гаднаас нь харагддаг байсан. Үнэхээр төгс бүсгүй байсан. Тэр хоёр нийлээд маш гоё харагдчихсан. Хенри угаасаа жаргалтай байгаа нь цаашдаа ч жаргалтай байна гэдэг нь ойлгомжтой байсан. Ингээд гэрлэлтэд цуцлуулсныхаа дараа Irene болохоор Хенрид нөгөө баян залуутайгаа хамт Европ руу аялах гэж байгааг хэлждэг. Маргааш нь одоо бид хоёр орой галт тэрээр явна гэж хэлээд өөрийнхөө тэр байшинд сүүлчийнхаа удаа хонж байгаа. Одоо бүр мөсөн явахаас өмнө тэр амьдардаг байсан байшинд амьдрал гэсэн юм шиг байгаа юм л да. Хенритэй салхаас гүцдэг гэж бодоод Хенриг унтсныхан дараа өрөөнд нь ороод хажууд нь жаахан харж суусан. Хенри чи ингээ миний юу хийснийг хизээч мэдж болохгүй шүү. Мэдэх ёсгүй шүү. Чи заавал аз жаргалтай амьдраарай. Гэхдээ би өөртөө яг нэг эрхийг үлдээе те. Тэр нь болохоор би Хенрид хайртай байсан гэж хэлэх тэр эрхийг өөртөө үлдээнэ. Би чамайг хүн өгтлээ хайрлнаа гэж хэлээд гараад явж байгаа. За ингээд орой галт тэрэг нь 10:30-аас хөдлөх байсан. Irene 9:30 хүртэл гэртээ юм хамаа барлаад нөгөө галт тэрэг хөдлөх цаг болохыг хүлээгээ сууж исэн чинь Хенри гэртээ өдөржингөө байхгүй байж байгаад эцсийн мөчөд Irene за явъя даа гэж гарах гэсэн чинь Хенри гаднаас орж ирээд чи надаа баяртай ч гэж хэлэхгүй явах гэж байгаа мó гэж асуудаг. За ингээд одоо хамгийн сүүлчийн үгийг нэг нэгэндээ хэлж байгаа гэх юм уу. Хенри ер нь бол Irene-ийг уучлсан. Би чамайг буруутгахгүй, би чамайг муулахгүй. Гэхдээ чи надад хайртай байсан биз дээ Irene гэж би чамд маш их хайртай байсан. Гэхэд Хенри ч гэсэн тийм ээ бид хоёр бол дэндүү аз жаргалтай байсан шүү. Цаашдаа аз жаргалтай амьдарцгаагаарай. Хенри чи жаргах ёстой шүү. Хүчтэй ихэмсэг амьдраарай гэдэг одоо нэг нэгэндээ чин сэтгэлийнхаа үгийг хэлдэг. Ингээд хамгийн сүүлийн бүчид Хенри Irene-ийн гарыг үнсээд чи миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл байсан шүү гэж хэлнэ. Irene Хенри рүү хараад би чамайг үнэхээр их хайрлсан шүү гэдгийг хэлнэ. Хенри Irene-ийг үнсээд хамт гаргаж өгнө. Таксинд суулгаад явуулнаа. Энэ бол Irene Хенриг харсан хамгийн сүүлийн удаа байсан. Irene галт тэрэгний буудлын дээр очиод нөгөө баян залуутайгаа уулзаад нэг галт тэрэгний бүхээгт ороод сууна. Нөгөө залуу чи янз бүр юм ярих гэсэн чинь Irene би юм ярмааргүй байна, чимээгүй байна гэд галт тэрэг нэг цаг гарan явсны дараа Irene шууд цүнхээ аваад тэр зогсоол дээр шууд буучиж байгаа хгүй. Нөгөө баян залуучгийнхаа та чи яаж ин гэсэн чинь би зүгээр таныг ашигласан юм а нөхрөөсөө салах гэж таныг ашигласан намайг танаас ч илүү баян залуу хүлээж байгаа гэж хэлээд буйгаа яваад өгнө. За тэгээ тэр галт тэрэгний буудлын дээр шүн дунд цор ганцаараа галт тэрэгний буудлын ажилтан дээр очиод Irene хаашаа чамаагүй явах нэг тасалбар худалдаж аваад тэр тасалбараараа дахин өөр нэг галт тэрэгт суугаад нэлээд хугацаанд явна. Шөнийн 3 цагт хаан ч мэдхгүй нэг буудлын дээр буугаад нэг жижигхэн хотод ирж байгаа. За ингээд тэр хоттой амьдардаг болсон. Нэг жижигхэн дэлгүүрт өглөө 9-өөс орой 7 хүртэл ажилладаг. Ядуусын хороол жижигхэн байшинд амьдардаг. Найз нөхөд танил тал гэж зүйл юу ч байхгүй. Өөрийнхөө талаар хинт ч юу ч ярьдаггүй. Харин ажилдаа бол яг таг ханддаг. Irene ерөөсөн юм боддгоо. Ажиллаад гэртээ ирээд хоолоо идээд унтдаг. Уйлдагчгүй. Ихэнх хүний хувьд цаг хугацаа сэтгэлийн шархаг идгээдэг бол Irene-ийн хувьд тэр сэтгэлийн шархаг идгээхгүй одоо хүртэл Henry Stafford-д хайртай байсаар байгаа.
Хүмүүс намайг нөхрөө худалдаж авдаг гэж ярилцдаг. Тэр хүмүүсийн зөв ч гэж магадгүй. Гэхдээ би нөхрийнхөө амьдралын аз жаргалыг өөртөө байгаа бүх зүйлээрээ төлжиж худалдаж авч өгсөн. Тэгээд энэхүү одоо түүхийг уншиж байгаа бүсгүүчүүд охтууд хин бэ гин тэр бүх хүмүүст би яг хэлмээр байна. Хизээч хүнийг ухаан санаанаас илүү битгий хайрлаж, хайраас өөр ямар нэг зоригтой хүсэлтэй байж, хайрандаа хязгаар тавьж, хэрвээ чадах юм бол би бол чадаагүй гэж хэлж байгаа юм аа. Irene бол удахгүй ингээд ямар нэгэн байдлаар нас барах болчихсон, өөрийгөө эрлийн үүдэн дээр ирсэн гэж хэлж байгаа. За гэхдээ Irene-ийн эцсийн хүсэл бол Henry-г ганцхан удаа дахиад харах. Өдөр болгон ажилдаа явахдаа гэртээ ирэхдээ гудамжаар зүрх бүх хүмүүсийг хараад Henry мөн үү гэд хардаг. Хэрвээ тэр өдөр нь Henry-тэй таарахгүй бол заавал маргааш таарах байхаа гэж өөрийгөө ингээд бодоод сэтгэлээ тайтгаруулаад амьдртгаа. Ингээд энэ өгүүлэлэг маань дуусч байгаа юм аа. Бичлэгийн эхэндээ хэлсэн надаа хоёр яг гол үнцэг бодогдсон гэх юм уу. За эхний бодогдсон үнцэг нь болохоор хэрвээ үнэхээр энэ хоёр Henry, Irene хоёр 4 жил нэг нэгэндээ хайртай байсан бол, төгс аз жаргалтай байсан бол яагаад Henry өөр хүнд сэтгэл алдарсан юм бэ? Одоо нэг тийм алдартай үг байдаг шүү дээ. Хэрвээ чи хоёр хүнд хайртай гэж өөрийгөө бодож байгаа бол хоёр дахь хүнээ сонгоо буюу сүүл тайртай болсон хүнээ сонгоо. Яа тэгвэл чи эхний хүндээ жигнэсээ хайртай байсан бол чамд тэр хоёр дахь хүнийг хайрлах тийм орон зай сэтгэлт чинь байхгүй гэдэг нэг юм алдартай үг шиг юм яваад байдаг шүү дээ. За тэгвэл энийг болохоор мэдээж яг уу тэр шинээр ирсэн Claire гэдэг эмэгтэй маш үзэсгэлэнтэй байсан байж болно. Тэгээд Henry сэтгэл алдарсан байж болно. Нэг боломж. Хоёрт нь гэх юм бол яг нэг юм шин зүйл үргэлж сонирхолтой байдаг тийм болохоор тэр хотод ирсэн тэр шинэ эмэгтэйд өөр ирэхгүй татгцсан гэдэг нэг ийм бас үнцэг үйж болно. Гэхдээ би болохоор юу гэж бодсон бэ гэхээр ер нь бол ийм тохиолдлууд нэлээд түгээмэл харагддаг. Тэр нь юу юм бэ гэхээр эрэгтэй хүмүүс тэр нөгөө амьдралаа тгээс нь эхлээд хамт босголцсон эмэгтэйгээ амжилтанд хүрснийхаа дараа сольдог гэх юм уу. Нэг ийм үзэгдэл байгаад байдаг. Тэгэхээр энэ яагаад болд юм бэ гэж судалж үзлээ л дээ. Тэгсэн чинь ихэвчлэн энэ нь болохоор сэтгэл зүйн үүднээсээ ярих юм бол эрэгтэй хүний их тийм сул дорой хүчгүй болж байгаа мэдрэмж гинэ. Эрэгтэй хүн өөрийнхөө юм одоо хайртай хүндээ хамт байгаа хүндээ өөрийнхөө хамгийн сул дорой эмзэг мөчүүдэд харуулж байгаа бол дараа нь тэр харилцаанда хэдийгээр тийм сул дорой эмзэг биш болсон ч гэсэндээ нөгөө эмэгтэйдээ өөрийнхөө хайртай хүндээ би бол юм хүчрэхэг хүсэмжит эр хүн гэж харагдахгүй байгаа байх гэдэг нэг тийм айдас эрэгтэй хүнд өөрөө ирэхгүй төрдөй байна л да. Тэгэнгүүт эхнэрээ ч юм уу тэр хамт бүхнийг тгээс нь эхлээд бүх хэцүү хүнд үед нь хамт хажууд нь түшиж тулж исэн тэр эмэгтэй нь эргээд тэр эрэгтэйгийн хамгийн сул дорой хүчгүй хөтөлгүй үеийнх нь ийм тусгал болчтой гэх юм уу. Энэ бол нэг тийм яг логиктой зүйл бол биш, рационал зүйл биш. Угаасаа ер нь сэтгэл хөдлөлтэй зүйл чинь юм рационал биш, логикгүй байдаг. За тэгмүүд яг яаж байгаа юм бэ гэхээр тэр эрэгтэй хүний хувьд ингэж мэдрээд байт юм байна. Тэр эмэгтэй нь хамт байсан эмэгтэй нь хайртай хүн нь эхнэр нь найз охин нь өөрийг нь харах болгондоо ямар сул дорой хүн байлаа, ямар мяа арчаагүй хүн байлаа гэх тийм санддаг бодоод идэв байхгүй юу. Хичнээн тэр эмэгтэй нь бүр огтунч тийм бодол бодог байх чинь цаанаасаа л өөрийнх нь тэр нэг өөртөө ихтгэлгүй байдал нь ч юм уу те одоо сэтгэлийн шархан тэр бүх зүйл нь энэ намайг яг тэгж харж байгаа даа гэсэн тийм бодол төрүүлээд байдаг гинэ. Гэтэл нэгэнтээ ингээд бүхний тгээс нь эхлээ бүтээгээд тодорхой хэмжээнд амжилтанд хүрснийхэн дараа эмэгтэй хүн гараад ирэх юм бол тэр эмэгтэй хүн бол тэр эрэгтэй зөвхөн тэр хүчрэхэг амжилттай байгаа тэр бихэрмээр мундаг хүндлэмээр тэр дүр төрхийг л мэднэ. Тэгэнгүүт тэр эмэгтэй хажууд тэр эрэгтэй хүн өөрийгөө яг юм мачо тий жинхэнэ эр хүн гэж мэдэрнэ. Одоо өөрийгөө юм авруулсан, аврагдсан сул дорой эрэгтэй гэдэг тэр дүр төрхөөсөө гараад энэ амжилттай дүр төрхөд тоглож болохын боломжтой болчихж байгаа. Дээрээс нэг юм бэлэгдлийн шинж чанартай үнцэг бас байгаа тий. Яг хуучин одоо эхнэр нь хэм үү Irene бол Henry-гийн амьдралын тэр хамгийн хэцүү үеүүдийг өөр ширээг нь тэр нэр хүнд нь хугарсан он жилүүдийг сануулж байгаа. Гэтэл шинэ хамтрагч нь буюу Claire бол бүх амьдралынхаа тэр сайн сайхан зүйлийг сануулна. Цэвс ерхэн цагаан цааснаас энэ хосын амьдралаа эхлэх боломжийг нь олгож байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол яг нийгэмд нэг юм байгаад байдаг. Одоо жишээ нэг юм ядуу залуу байсан чинь нэг мундаг эмэгтэйтэй танилцаал нөгөө мундаг эмэгтэй түшиж тулаал те ажлын ярилцлаганд ортно ингээд зангиг нь хүртэл авч өгөөл цагаан цанцыг хүртэл авч өгөөл ингээд нөгөө залуу амжилтанд хүрсний дараа
нөгөө залуу чинь тэр ихнэрээ шууд солиод шин гоё мис хүүхэлдээ суудаг гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлийг бид нар зөндөө гардаг штэ. Зөвхөн бизнес дээр ч биш. Алдартай тамирчид байна, алдартай одууд байна те. Яг юм хэцүү одоо шинэ алдартай жүжигчин байлаа гэхэд тэр жүжигчний хинж танихгүй, мөнгө олдоггүй, хэцүү байхад нь хамт байсан тэр хүнээ сольдог. Тийм зүйл бол нэлээд түгээмэл харагдаг. Тэгэхээр тэрний ард бол нэг иймэрхүү бас сэтгэл зүйн асуудал яваад идэм байна. Энэ гэхдээ бол яг тухайн эрэгтэй хүнтэй шууд цэвэр холбоотой. Тэр хүн өөрийгөө үнэлэх үнэлэмж өөртөө итгэл гэдэг зүйл ингээд баг байх юм бол ийм мэдрэмж нь илүү өндөр байна. Тэр чинээрээ одоо өөрийг нь түшиж тулсан тэр хүнийг хаях, орхих магадлал нь өснө гэсэн үг гэх юм аа. За нөгөө талаас бол зохиолчийн бас амьдрал, зохиолчийн философи чухал байр суурийг эзлэх байх гэж бодож байна. За Ayn Rand зохиолч бол ер нь та бүхэн тодорхой хэмжээнд мэдж байгаа байх нэлээд хүмүүсийг юм талцуулдаг зохиолч шүү дээ. За зохиолч философч гэж өөрөө 1905 онд Орос улсад төрж өссөн. За тэгээд аав нь болохоор аптек ажилладаг гэх юм уу? Эмийн сан ажилладаг байсан юм байлээ. За ингээд 12 настай байхад нь 1917 онд Оросд одоо Ленин тэргүүтээ хүмүүс хувьсгал хийгээд Орос бол юм коммунист бас болсон байгаа. Энэ хувьсгалын үр дүнд бол Ayn Rand-ийн аавынхан тэр ажилладаг бас эмийн санганд төрийн өмч болгоод за энэс болоод ерөнхийдөө нэлээд юм ядуурл хүнд хэцүү амьдралыг туулаад за 1920-од онд бол Америк руу одоо дөрвөж ирсэн ийм эмэгтэй байгаа. Туулж өнгөрүүлсэн түүх энэ бүх зүйлээс энэ эмэгтэй мэдээж нэг хүний характер гэдэг зүйл нь бий болно шүү дээ. Тэгэхээр Ayn Rand яадаг гэсэн юм бэхлээр маш юм бие даасан коллективизм гэдэг ямыг эсэргүүцдэг. Буюу одоо бөөнөрөө хамтдаа коллективтэй байна гэдэг зүйлийг эсэргүүцдэг. Эсвэргээрээ individualism буюу одоо хувь хүний өөрийгөө бодох үзэл гэх юм уу? Бодгалч бас үзэл гэж ярьдаг те. Ийм зүйлийг илүүтэй дэмждэг. За мөн хүн рационалаар өөрийнхөө ашиг сонирхлын төлөө бүхнийг хийх ёстой гэдэг одоо ийм философитой. За нэг бол өөрөө объективизм гэд нэрлэгдсэн байгаа. За Ayn Rand-ийн хувьд болон энэ объективизм гэдэг философийн хувьд болохоор хамгийн гол одоо үзэл санаануудынх нь нэг нь өөрийгөө золиослохын эсрэг юм үзэл санаа байгаа. Ayn Rand-ийн хувьд бол өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө үн цэнийг, өөрийнхөө аз жаргалыг өөр нэгэн хүний төлөө золиослоно гэдэг нь тийм биширмээр багтмаар сайхан зүйл биш. Харин эсэргээрээ энэ нь чамайг бүр ингээ устгаж үгүй болгож байгаа хортой зүйлээ гэж ингэж үздэг байсан байгаа байхгүй юу? Миний худалдаж авсан нөхөр гэдэг энэ өгүүлэг бол Ayn Rand-ийн нэлийн эртний бүтээлүүдийн нэг ямар ч гэсэн нөгөө алдартай хоёр бүтээл яадаг те Fountainhead буюу их сурвалж Atlas Shrugged буюу Атлантын нуруу тэниймэд энэ хоёр бүтээл бичгээс нэлээ өмнө одоо бичсэн ийм зохиол байгаа. За энэ дээр л яг Ayn Rand өөрийгөө золиослохын эсрэг байгаа энэ философо irony дүрээр гаргаж ирсэн юм байна гэж бас бодсон. За Ayn Rand бол яг нэг философи ингээд маш товчхондоо хэлэх юм бол өөрийгөө бодох нь ариун үйлс гэж хэлдэг хүн. Хувь хүн өөрийнхөө үйлдэлийн одоо үр шимийг хүртэх чинь өөрөө байх ёстой. Өөрийнхөө зорилготой хүн өөрийнхөө хүчээр хүрэх ёстой. Өөрийгөө бодно гэдэг бол тэг хүн өөрийнхөө ашиг сонирхлын төлөө ямар нэгэн зүйлийг хийнэ гэсэн. Ингийн тулд хүн өөрөө ашиг сонирхол маань юу юм бэ? Би ямар үнд зүйлтэй, ямар зорилготой, ямар зарчимтай юм бэ гэдгээ тодорхойлно гэсэн үг гэж үздэг байгаа аахгүй юу? Гэтэл энэ өгүүлэлт бол Irene тэг өөрийнхөө бүх зүйлийг өгөөд өөрөө хоосорч үлдсэн юм эмэгтэй тухай гарч байгаа. Ayn Rand за ялангуяа энэ өгүүллийн төгсгөлд нь нэг юм сануулга бичсэн байсан тий. Намайг сонсох хүн бүрт хэлье. Хизээч хүнийг ухаан санаанаасаа илүү битгий хайрлажээ. Хайраас өөр ямар нэгэн зориг хүсэлтэй бай. Гэдэг нь ерөөсөө яг би энэ философо оруулж өгсөн шүү гэдгийг хэлж байгаа юм аа. Тэрнээс биш хайр гэдэг чинь ингэж өөрийнхөө хайрыг хүртэл золиослж байгаа энэ зүйлийг жинхэнэ хайр гинэ. Жинхэнэ аз жаргалтай төгс хайр гинэ гэж огтхон хэллээгүй. Бүр яг эсрэгийг нь хэлж байгаа юм байна гэж ойлгосон. Ayn Rand-ийн хувьд хайр бол хизээч ерөөсөө золиосон дээр тулгуурлах ёсгүй. Золиосноос үүсэх ёсгүй. Харин хамтын дундын үнц нь эрэг тэгш байдал. За харилцан нэг нэгээ бишрэх хүндлэхээс хайр үснэ гэж ингэж үздэг юм байна. За тэгэхээр Ayn Rand-ийн хувьд бол яг энэ миний худалдаж авсан нөхрийг эмэгтэйчүүдэд юм анхааруулга болгоод бичсэн ийм өгүүлэл юм байна гэж бол би хувьдаа ойлгосон байгаа. За тэгэхээр энэ өгүүллийн хувьд бол миний үзэл бодол ийм байна. Дээрээс нэмээд яг уншаад үзэх юм бол маш буйнхаа өгүүлэл байгаа. Уншаад үзэх юм бол үнэхээр бас зохиолч маань гоё бичсэн. Төсвөлийн хэсэг дээр бол бүр өөрөө ирэхгүй л ингээд яа харахгүй хоолоо зангирч илээ. Ямар тэнэг үг юм бэ гэж бодсон ч гэсэн ингээ хоолоо олж зангирсан. Энэ өгүүллийн талаар бас та бүхний юу гэж бодсныг мэдмээр байна. Тэгэхээр та бүх өөрсдийнхөө бодлыг коммент бичээд
үлдээгээрэй. За мөн намайг Instagram дээр дагаарай, subscribe дарахаа битгий мартаарай. Хэрвээ энэ бичлэг манд танд таалагдсан бол дахиад цаашдаа иймэрхүү бичлэг үзмээр байгаа бол намайгаас кофегоор дайлж дэмжиж болно. Би дансны дугаараа дэлгэцэн дээр тавиад үлдээ. Ингээд удахгүй дахин өөр нэгэн сонирхолтой номоор сонирхолтой бичлэгээр иргэн уулзцаая.